За тэгэхээр өнөөдрийн бичлэг болохоор айдсуудын tier list заяа. Яг tier list-ийг тайлбарлавал хэдлээ айдсуудыг шатнд жагсаан заяа. За эхний tier гэвэл curse хараалтай тий. Хамгийн амар нь. Яг амирын дээр гам чи бүр амираас амирыг ойлгочихсон. Амир тайлбар хэрэггүй бах. Тэгээд дараачих нь байж болохоор яг хавтай байж болохоор тий хүн ажиллахаар. Тэгээд дараачих нь болохоор мэ тий. Тэгээд сүүлчиг нь болохоор утгагүй. Ямар ч утгагүй зөө. Хэрэв чи энэ тэрэнд байгаа юмнуудаас зайдаг бол тэр болон төчөө сууж. Зөө. Яг тэнд. Тэгэхээр бидний ярих ихний айдас бол аал. Яг гэхдээ ааснаас айдаг хүмүүсийг би сайн ойлгодог л доо. Миний урд одоо гинт аалс гараад ирвэл би л өөрийнхөө энэ гайхалтай бүдүүн царгил хоолоогоор орилох бах л та. Гэтэ нэг удаа би нэг тарантулагийн аалц мэдгүй. Амар өсрөхөг том аалц үүд штэ. Тэрийг тарантулаа гэдэг хэвгүй. Тэгээ би нэг тарантулаа авах гээд зар хайжсэн чинь нэг амар гоё цэнхэр өнгөтэй дөг юм тарантула ууланд байсан. Даанч 300 мянга гээд амар үнэтэй байсан болохоор аавгүй л дээ. Гэтэ яг ихэнх хүмүүс ерөнхийдөө те жоохон айдсус байдаг болохоор амар дээр тавьчих. Дараачийн айдс бол зүү. Яг зүү гэдэг нь тарины зүү болохоос нэг 100 үтсний зүү биш шүү. Гэтэ би л багтаа амар байдаг гэсэн. Имчгаа гарнаас нэг удаа хадчихсэн шүү дээ. Гэтэ одоо болч нэг яхаа болцсон л доо. Тарилхуугаас тэгэж нэг уддаггүй ш нэг 30 секунд ил ажиллах. Яг айлг хүмүүсээс байдаг болохоор яг байж болохоор дээр л тавьчих да. Угаасаа би рүү юм орж ийн гэхэлэр эвгүй штэ. Дараачих нь шувуу. Нэрээ над нэг амар сонирхолтой төг байгаа байна. Би нэг өхөнтэй интернетээр танилцаад тэгээ уулзсан болцоод нэг дажгүй явж исэн. Тэгээ нэг өдөр гэрт нь хөрөж өгөхгүй явж исэн чинь орсныхоо нурд хитэн тагтаанаар суудсан заяа. Тэгээ нөгөө өхөнд шуунаас айдагээд орц руугаа орохгүй. Тэр юус итгэж өгдөггүй. Гайхаад. Тэгээ яах вэ? Шууд очиод өргөөчийг очоо үргэлсэн чинь нөгөө өхөн рүү чинь дайраад. Би бүр амьдралдаа тэгж шуунаас амар айж байгаа хүн харж байгаагүй. Тэгэл гэрлэг болгох чахта бодсон л доо. Энэ хүнтэй захиж уулзахгүй бах тэгээд. Тэр захиж уулзаагүй л дээ. Тэгээ шуунаас айдаг хүмүүс байвал уушлаарай. Үнэхээр шувуу над руу дайраад ирвэл би л хүзүүг өгнө ингээд мушгичих болохоор. Дугуй айц дээр тавилаа. Нохой. Би амар нохоонд хайртай хүн л дээ. Ус яаж юм хөвсгөр өхөрдөн хөөхөн амтныг харилцах байх юм бэ те. Гэтэ маах нэг Помераниан гэд нэг үлдвэрийн нохоотой байсан юм а. Амар жижигхэн тэгээд хөвсгөр зөө. Тэсэн 7-8 дугаар ингэж байсан баха. Маанаас гихсэрээ. Тэгэл маа нохоог хараад ухаалт. Биш тэгж нөгөө айж ухаалтна гэ. Тэгээд дуудлаа надаас амар том биетэй. Манай ингээ бүр атман антер гэж явдаг байсан байхгүй бүр мангар том зөө. Маа нохоо ч тэгээ нэг том биш шүү дээ. Жижигхэн төрлийн нохоо. Яг айдаг хүмүүсийн ярьдаг бол нөгөө багтаа нохоо муранд бариулсан хүмүүс айдаг л гэдэг л да. Гэтэ би ч суулна мууранд бариулжсэн мөрлөө. Муурнаас л айдгүй шүү дээ. Муур гэснээс нөгөө миний өмнөх сөрөв гэвчлэгийн комментэн дээр зөндөө хүмүүс бүр муур нь яасан бэ? Муур зүгөөрөө муура алдсан юм учиж ах шиг. Би алаагүй. Тэр муур амьдаа. Үгүй амьд ч гэж одоо ч өнгөрсөн л хальтаа мэдээд жилийн өмнө болсон. Тэгээ бид хоёр л амьд салцгаас шүү. Тэгээ нохооноос айдаг хүмүүс бол тий. Заах том амир нохоо амир л да. Гэхдээ жижигхэн нохооноос айдаг хүмүүс бол амир утгагүй байхгүй. Гэхдээ яг энийг метр тавьчихэд заах байжлах амир олон нүх. Тэгээ юу яриад байгааг ойлгохгүй байгаа хүмүүсээ үл нэг зураг харуулъя заа. Надад энэ нэг тийм амар биш нэг тийм сонирхолтой санагдаад байдیں۔ Минь тэрхний яг нэг сонин хэсгийг нэг тийм гжигдээд байгаа юм шиг мэдрэмж төрөд. Гэтэ нэг айдас биш зөө. Гэтэ энэ тийм хутгаар хусаад авчлаа. Гоё ах юм шиг санагдаад байдیں۔ Мэдхгүй. Гэтэ айдас л биш зөө. Яг гэхдээ зарим хүмүүс айдаг байж болохоор ч юм шиг метр тавьчихдөө. Дараачих бол үхэл мэдээч амир. Угаасаа айдснууд л үхэлтэй холбоотой байдэн шүү дээ. Үхэл эдч угаасаа зүгээр л баг өмсцэн айдас байхгүй юу. Би бол аалсны хэсэг би бол нэг аалснаас сүртэй айдаггүй. Намайг алхахаар аалснаас бол айдаг те. Нохооноос айхгүй. Тэгэхээр намайг алхахаар нохооноос айна гэх юм уу те. Үхлээс айх гэдэг бол зүгээр л угаасаа 100% ойлгомжтой зүйл. Их яриад ах хэрэг байхгүй гэж бодож.
Дараагийн айдас бол бактери. Айдас гарах болгоно л. Яг хоо ням бактери заван байх заван л та. Гэхдээ айгаад байхаар зүйл бол биш гэж бодож байна. Тэр чинь газар унсан хоолыг бол би авч идэхээс хижгэлдэг л дээ. Гэтэ үлээгээд идэхэд л гимгүүл гэж боддог. Ууса газрын юм гатай. Би ч гант дуртай. Утгагүй. Авчуу газар гин. Fuck. Би нэг амар хар бараанд орсон ч тээ. Гэтэ одоо тэр газрын нэрийг марччихлээ. Нэг сүм байд юм аа. Тэгээ нэг хажууд юм хаттай зөө. Тэр хатан дотроо ингэ нүхтэй. Тэр нөхрөө нэг хүмүүс ороод идэг зөө амарсан. Нэг талаар нараа нөгөө талаар нь гарч ирдэг зөө. Тэгээ би нэг орж үзмээр санагдаад орсон явуулна. Йоо. Тэгээд яг дундаа гацсан зөө. Тэр чаас хөрхөө урт нүх штэ. Тэгээ бүр 5-6 минут тэнд дотор байсан баха. Тэнд байхад миний амьдл бор ингэ нүднээ өмөрж шууд чирэлцээ зөө. Бүр ингэ та нар бодоод үзтээ ингэ юу ч хөдөлгөж чадхааргүй хан дунд яаж хөдөлж чадхааргүй байралтай гацсан байна гэд. Миний бүр ингэ амьсгаа давхцаад бүр ингэ орилох гэхэр хоолой гарахгүй зөө. Бүр амар. Гэхдээ яг тэгэл тийч гэж гарцсан л та. Гэхдээ ингэ өхөлтэй ингэ ойрхон байсан хүмүүс чинь ингэ яа гэл нэг тийм амар адреналин энтер нөссөн байд шүү дээ. Би бүр байхгүй зөө. Хамаг сүнс зайлцсан. Царай энтер бүр ингэ хөхөрцөн. Галзуурхад яг ганц хуруудтай байсан зөө. Гэхдээ азар би 10 хуруутай л та. Дахиж зээч нөхрөө орохгүй. Fucking cursed. Олон хүний өмнө гарч ирэх. Гэтэ нөхөнд орсноос 7 хүний өмнө гарч ирсэн л дээрх л та. Гэтэ би нэг айгаад байдаггүй. Мэдээж сандран л та. Километр зөрлөлтөд бүр хачин болох л та. Гэтэ нэг сүртэй айгаад байдаггүй. Зүгээр л сандардаг. Гэтэ яг айдаг хүмүүсийг бол ойлгочлаа л та. Тэгэхээр байж болох төр тавьчихдаг. Өндрөө сайх. Би их өндөрт гарч байгаагүй юм байна. Гэтэ амирын хувьд бол амирлах. Тий. Яг байшингийн дээр яг нөгөө нэг ирмэгтэр нэгэд зүг зүгээр юучлаг юм шиг суугааддаг хүмүүсээс л айдаг. Гэтэ тий нэг суугаад өсчүүл нэг айхаач болох л байх л та. Гэтэ яг суух гэжсэн чинь хөл татаад унаад өгчүүл яана. Энийг бол би байж болохоо зэр тавилаа. Хараас хүн харж байгаа юм шиг мэдрэгдэх гинэ. Йоо зааж гараа. Би нөгөө бичлэг хийхдээ хүнжил дээгүүр ингэ нүмерчдэг байхгүй юу? Цорэлт багсах гээд. Тэгсэн сая гинт хийсэн чинь гинт ард нэг юм мэдрэгдээд. What? Та нар нэг юм өсөө угааж байхдаа нөгөө нүдэн анцсан болохоор ингэ ард нэг юм байгаа юм шиг мэдрэгддээ шүү дээ. Сая бүр яг гинт тэгж мэдрэгдээ. Норон дээр нэг хүн хүрээд байгаа юм шиг санагдана. Гэтэ энэ бол бас эвгүй мэдрэмж байна л та. Та нар ингэ бодоод үстэй. Шүн ингээд юм сургуулийн коридороор заяа. Тоггүй ингээд тас харанхууд уцсныхаа флашлайтыг асааж явж байгаа заяа. Тэгсэн гинт ард нэг юм хараад байгаа юм шиг санагдаад. Тэгэл эргээд арсан чинь юу ч байхгүй заяа. Тэгэл ингээд тайвшраал. Яг энэ үед яах ёстойг мэдгүй та нар. Юу ч болсон аргашаага эргэж хараад юм байхгүй бол хизээч битээ урагшаага ар заяа. Аргашаага арлаа юм байхгүй. Урагшаага арлаа бум. Классик аим шиг киноны хэсэг. Эргэж харсан бол тэгэл шууд тэр зүгрүүгээ алхаад явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр араас хүн орж байгаа шиг мэдэрдэх бол cursed л та. Cursed. За тэгээд хамгийн сүүлчийн бүр хамгийн амар хүн болгоны айж явдаг зүйл бол миний channel дээр subscribe дараагүй байх. Энэ бүр шин TV хийх хэрэгтэй энд бүр хамгийн амар TV. Тэгэхээр subscribe дараагүй бол subscribe дараад like-ос дараарай. Юмыг яаж мэдтгүү. Тэгээд ойр дотны 3 өнрөгөө шеэрлэхгүй бол би хард чинь зогсож байна.